Сайн байцгаана уу? Ариун амжинаа Mitokyo маань шинэ дугаар та бүхэндээ өргөх чинь. За өнгөрсөн 7 хоногт нэг дугаар завсарлагдсан байгаа. За амжинаа ээлжийн амралтыг аваад тэгээ ер нь бол амарсан. За Mitokyo бол ер нь бол би өөрөө яг хөтлөж явуулдаг. Дидээгээд бичлэгээгээд ингээд юмаа бэлдээд явуулдаг хань. Тэгэхээр нэг 7 хоногийн амралт бол өөртөө өнгөрсөн 7 хоногт өгцөө. За тэгээ одоо амарсан учраас эргээд ажилдаа орсон учраас энэ 7 хоногоос эхлээд 7 хоног болгон дугаарууд маань тодорхой хэмжээгээр ороод явах хаа гэж бодож байна. За A Mid Talk гэдэг суугийн маань ирээдэг. A гэдэг нь болохоор миний Хариуна гэдэг нэрний ихний хэсэг. Тэгээ Mid Talk-ийн маань бас ухтур ийм хэсэг болоод ингээд явдгийн өөрөөр хэлэх юм бол эрүүл мэндийн тухай та бүхэнтэйгээ ийм ярилцах хувийн сонирхлоороо хөгжүүлж байгаа ийм сувг байгаамаа. Тэгээ та бүхэндээ өнгөрсөн дугааруудад бас хэрэгтэй мэдээлэл өгсөн байхаа гэж найдаж байна. За өнөөдөр хэдүүлээ цоошин сэдвийн тухай ярилцах болно. Энэ бол нойр. За нойрны асуудал бас эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд нөхөн өрчгөд нөлөөлдөг болох нь бол сүүлийн суулгаар нэлээд тодорхой болоод байгаа. Тэгэхээр энэ талаар бага зэрэг дэлгэрүүлээ тайлбарлаад өгье. За хүн өөр нь яагаад унтах ёстой юм бэ? Яагаад нойр авах ёстой юм бэ? Нойрны ач холбогдол нь юунд оршдог юм бэ гэдэг талаар бол маш олон ийм судалгаанууд хийгдэж явсан. Гэхдээ нууц нь бол бүрэн одоо тайлбарлагдаагүй байгаа. Гэтэл бид нойр ямар чухал зүйл вэ гэдгийг бол мэднэ. Нойр дутуу байхад нойр чанаргүй хонсны дараа маргааш нь ажил төрлөө ихээс ахуулаад л ингээд бүх юмд нөлөөлөх юм хүчтэй зүйл гэдгийг хэдүүлээ мэднэ. За ер нь бол хүний одоо эргэтэн систем эрүүл байх, бие махбодын хувьд эрүүл байх. За бүр сэтгэл зүйн хувьд ментали бүр сэтгэл зүйн хувьд эрүүл байхад. За дээрэс нь суралцах чадвар, танин мэдхийн чадварт хүртэл маш чухал нөлөөтэй юм аа гэдэг нь бол батлагдсан зүйл байдаг байна. Тэгэхээр тэр тусмаа хүүхдийн нойр бол маш чухал гэж би өөрөө хувьдаа авч үздэг. Яг сурах чадвар, тухайн өдөрт хичээлдээ анхаарлаа төвлөрүүлэх, түүнийг ойлгох, тогтоох чадварт бол маш чухал нөлөөтэй байдгаа гэж үздэг учраас хүүхдийг бол заавал яг тодорхой насанд нь тохирсон одоо хугацаагаар заавал унтуулж явах хэрэгтэй. Энэ бол маш чухал зүйлээ гэж боддог байна. За томчуудын хувьд ч гэсэн ялгаагүй нойр бол маш чухал. За бие махбодын эмгэгүүдийн хувьд гэх юм бол одоо зүрх судасны эмгэгүүд тусах эрсдэл нэмэгдэн нойргүй яваад ивэл за сархин цус харвах эрсдэл нэмэгдэн За өөр чихрийн шижин таргалалт судасны эмгэгүүд үений өрөвсөлж гэдэг юм уу. Ингээ маш олон эмгэгүүдэд бол нөлөөлнө. За сэтгэл готрол, сэтгэл түгшилтийн сэтгцийн тэмэр эмгэгүүдэд хүртэл нойргүүдэл нойр чанаргүй байх нь бол нөлөөлдөө гэдэг нь бол бүр ингээд батлагдсан зүйл байна. За тэн дээрээс нэмэгдээд нөхөн өрчхөө жирэмслэх одоо чадамжинд тех одоо үйл явцад бас нойр бол маш чухал юм аа гэдг нь бол нэлээд бас батлагдаад байгаа. За ер нь бол яг нэг 100 жилийн өмнө бол хүмүүс дундаж унтах цаг бол 9 цаг орчим байсан гинэ. Их унтдаг байсан байна. За одоо бол дундаж хүмүүсийн унтах цаг 6.8 цаг болоод байгаа гэдэг. За ер нь бол яг 7-оос 8 цаг ингээд унтах нь бол нойр бүтэн авах юм бол сайн хүний бие махбодод эерэг өмнөлөө үзүүлнэ гэж яриад байдаг. Тэгэхээр угаасаа нөгөө хотчол бидний амьдралын хэв маяг тэгэл одоо Улаанбаатарт бол ингээл нөгөө төвжирлээс жайгаал эрт босож ажил төрлөг сургуультай амжих гал ингээл дандаа юм нойр хагассан, нойр дутуу байгаа байдал бол байгаад байгаа. За энэ нь бол мэдээж бидний эргээд эрүүл мэндэд босод сэтгцийн одоо эрүүл мэндэд бол нөлөөлөд байгаа гэсэн үг. За яг одоо өргөдөлтэй эмэгтэйчүүд ингэж байгаа юм. 3 эмэгтэй тусмын нэг нь нойрны асуудалтай байна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ бол бас их жоохон адармаатай асуудал Нойргүйдэл нь өргүйдлээ үүсгэж байгаа юм уу? Эсвэл өргүйдэл нь одоо нойрны асуудал үүсгэж байгаа юм гэдэг. Тэгээ угаасаа одоо энэ асуудлаар явдаг хүмүүс маань бол сайн мэднэ Одоо бид хэд айж болохоор л одоо баг бод гэж хэлдэг. Өөрөөр хэлэх юм бол хитрхийх бодоол хитрхийх стресстэй байхаар бас нөгөө биеийнх нь үйл ажиллагаа нөлөөлөд идэв байхгүй. Тийм учраас аль болохоор энэ талаар баг бодоо, аль болохоор стрессгүй бай, хэн битгий уншаа гэж хэлдэг.
Гэхдээ л энэ бол тийм амархан санаа зоргоор за би бодохгүй шүү гингүүд бодохгүй болчдөг зүйл биш л те. За тийм ч учраас нөгөө өгөөдөлтэй эмэгтэйчүүд сэтгэл готроо сэтгэл түгшил их байдаг. Тэрнтэй холбоотойгоор нойрны асуудлууд бас үүсч болно гэсэн үг. Эсвэл нойр дутуу яваад нойроо хангалттай авч чадахгүй байх нь өгөөдөлт юм уу эсвэл эмэгтэйчүүдийн эмгэгүүдэд үүсгэхэд эрсдлийг нөлөөлж болно гэсэн үг. Тэгэхээр ийм хоёр талтай ийм ойлголт байх нь эцсийн бүлэгт бол ерөөсөө нойр бол чухал зүйл гэдэг нь бол тодорхой. Тэгээд сүүлийн үед бас ингэж ярьж байгаа нойрыг бол ер нь бол бид нэр засаж болох байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол засаж болох бидний зүгээс алхам хийж болох түүнийг өөрчилж болох ийм хүчин зүйл гэсэн үг. Энийг заснараа одоо өргөдлийн асуудлыг бас эмчилгээнд үр дүн байж болох юм гэсэн ийм зүйлсүүд бас яригадаад байгаа юм. Тэгэхээр нойрол нөхөө өөрчлөхөд бол маш чухал гэдэг нь батлагдсан юм аа. За яагаад нойр ийм чухал болчихвоо гэдэг асуудал яригдах нь байна. Тэгэхээр нойр гэдэг бол хүний биеийн ийм хэмнэлтэй үйл ажиллагааг эргэтнүүдийн хэмнэлт үйл ажиллагааг зохицуулж идэг зүйл байгаа байхгүй. За тэгэнгүүт нөгөө үнчин тарих гэж яриад идэг бидний энэ өндгөөрч маань тэрийг захирдаг дээд төвн штэ босс нь. За тэрний үйл ажиллагаа чинь бас энэ харгуй болох, гэгээдэ болох, за тэгээд нойрсох, сэрүүн байх гэд энэ мөчлөгт үйл ажиллагаатай хамааралтайгаар дааврын нийлэгжил нь ялгарл нь явагдаж идэг юм онцлогтой байдаг байна. За тэгэхээр нөгөө хангалттай нойр авч чадахгүй сэрүүн байх хугацаанд ингээд нэмэгдээд ирэхээр нөгөө тэр мөчлөгт зохицуулгаараа дааврны ихсэж багасаж зохицуулагдах ёстой юм чинь замбраагүй ирнэ гэсэн үг. Яг уу ер нь бол хар яриагаар ярих юм бол илүү энгийн ойлгомжтой байхаар хэлэх юм бол гэсэн үг. Тэрнээс биш яг эмчийнх нь ярьж байгаагаас бол илүү нарийн механизм, генүүдийн түвшинд, уурганы илэршлийн түвшинд ийм механизмууд бол яригдана. Гэхдээ тэрийг мэдлэгээд авч холбогдол байхгүй учраас энгийн хэлээд байгаа гэсэн. Тэгэхээр тэр дааврууд өөрчлөгдөд ирнэ. Тэгэхээр тэр дааврууд өөрчлөгдөд ирэхээр нөгөө өндөвчөнд хөгжиж байгаа фолликул хөгжих үйл ажиллагаа алдагдана. Нөгөө фолликул чинь хагарах үйл ажиллагаа хүртэл алдагддаг гэж байгаа. Тэгэхээр хэрвээ анзаарах юм бол стресстэй, нойргүй өнтер яваад исэн саруудад нийгмийн мөчлөг заримдаа хурцсдаг. Тэрийг хэрвээ анзаарах юм бол зарим эмэгтэйчүүд бол тэгж хэлдэг. Тэгэхээр тэр хагарах процессыг нь хойшлуулад байдаг гэсэн байна. За тэгээд дээрэс нь хагарсны дараа тэр шарби гэдэг хүмүүсээ даавар ялгараад салт мас савны ханаа бэлдэх ёстой шүү дээ. Тэр үйл ажиллагаанд бас нөлөөлдөг. Тэрнтэй холбоотойгоор нөгөө үүссэн үр хөврөл маань очоод умын хананд бэхлэгдэх үйл ажиллагаанд нөлөөлж байна. За бэхлэгдсэний дараа хэвийн өсөж хөгжих үйл ажиллагаанд бас нөлөөлж байна. Тэгснээрээ зулбалтанд хүргэж болно. Өсөлтгүй жирэмсэнд хүргэж болно гэсэн үг. Тэгэхээр яг шууд шалтгаан гэж ойлгож болохгүй тэрэнд нөлөөлөх нэг хүчин зүйл байж болох хүчин зүйлээ гэсэн үг байна. За тэгээд дээрэс нь хүүхэд төрөөд гараад ирсний дараа бэлгийн бохирдлын үе шатнд бас нөлөөлдөг байна гэж үздэг байна. За тэгээд хүүхэд дутуу жим багтай төрөх. За жим багтай төрөх гэдэг чинь угаасаа л яриад бол том асуудал шүү дээ. Тэрийг дагаад бас ийм эмгэгүүд бас тохиолдох эрсдэл нэмэгддэг байна. За тэр эрсдэл нэмэгддэг гэж үздэг байна. За дээрэс нь эмэгтэйчүүдийн нөгөө PCOS ч юм уу өндөвч олон уулын хаж хаам шиг. Жишээлбэл тэр нь бас нөлөөлж байна. Тэрний шинж тэмдэг илүү хүчтэй илэрхэд ч юм уу нөлөөлж байна. Ер нь л PCOS-тэй эмэгтэйчүүд нойргуудлын асуудал байдаг. Нойргуудлын асуудал нь эргээ PCOS-ийн PCOS шинж тэмдгүүдийг илүү болгож идэг, муу нөлөө үзүүлдэг гэсэн утгатай байна. За иймэрхүү байдлаар нөлөөлдөг гэж үздэг. За түүнээс гадна мелатонин гэдэг бид нар бол нэлээд сайн мэддэг болсон нойрны үед ялгардаг юм хүний өөрийнх нь биед нийлэгждэг даавар байгаа. За энэ бол бид нарыг унтаж амархад бол маш чухал нөлөөтэй. За энэ маань ч гэсэн энэ нарны гэрлийн нөлөөгөөр биднэрт нарны гэрэл бүдэгрэхэд орой болох тусам ингээ нийлэгшил нэгсээд тэрний хүчинд бид нар унтдаг байна. За тэгэхээр нойргуудалтай хүмүүс мелатонин дааврын бас бага байх гэж үздэг. Хэрвээ энэ даавар бага байх юм бол бас нөхөрч үйл ажиллагаа нөлөөлдөг. Яг бол мелатонин маань өөрөө юм
антиоксидант буюу эсэлтэлтээс хамгаалах нөлөө үзүүлдэг байхгүй. Тэгэхээр хэрвээ нойр дутуу яагаад байх юм бол мелатонин бага байгаад байх юм бол эсийн чанар бас муу аж болно гэж үздэг байна. Яг уу бүр 100% бол батлагдаагүй. Заавал мелатонин уу гэж байгаа юм биш. Гэхдээ нойр гүйдлийн асуудлыг засах ёстой гэсэн үг. Хэрвээ жишээлбэл үршижүүлэн суулгах эмчилгээ хийгээд үндээсийн чанар муу байгаа гэвэл нойр гүйдлийн асуудлаа засах хэрэгтэй. Одоо сайн унтаж амрах хэрэгтэй. Шингийн юм сайн уух хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Тэ стресстгүй байх хэрэгтэй. Хор зуршлаас хол байх хэрэгтэй. Ерөөсөө л нөгөө эрүүл амьдралын хэм маяг гэдэг юм чинь эргээд бидний одоо бэлгийн эсүү зөв сайн чанартай хөгжөхөд бол чухал нөлөө үзүүлдэг гэдгийг энэ үгээр хэлээд байгаа байна. Тэгэхээр ийм чухал зүйл байдаг. За тэр тусмаа бол үршилжүүлэн суулгах эмчилгээний амжилт нь бас түрүүн тэ үндгээсийн чанарт нөлөөлдөг учраас нөлөөлж болно гэж хэллээ. За тэгээ ер нь өөрөөрөө жирэмсэлдэг эмэгтэйчүүдэд ч бай жирэмслэх магадлалыг бууруулж өгдөг. Тэгэхээр жирэмслэгээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд маань сайн унтаж амрах, чанартай нойр авах нь бол урд нь жирэмслээд одоо амжилттай тээх цаг хугацаанд төрөх энэ бүх процесст бол маш чухал нөлөөтэй байдаг байх тий. За гэхдээ бол одоо нойр дутуу хондог байлаа гэд нойр гүйдэлтэй байлаа гэд бүгд одоо өргөдлийн асуудалтай гэсэн утгатай бол мэдээж биш байх нь. Энэ бол эрсдлийг нэмэгдүүлж өгдөг ийм зүйл байдаг байх нь. Ер нь бол яг уу нойр гүйдэлтэй эмэгтэйчүүдийн 46% нь одоо нөгөө биений иммун хүчлэг алдагдах зөвөр илэрч болдоо гэж хэлдэг. Тэгэхээр та хэрвээ бас одоо юу гэдгийг нойр багтай тэгээд дээрэс нь биений иммун хүчлэг бас ингээд докторгүй алдагдаад идэг бол за энэ нойрны асуудал маань миний энэ төвшин үйл ажиллагаа нөхөрчгүүд бас нөлөөлөд иж магадгүй байна гэдгийг бодол хийх хэрэгтэй байх нь. За хэрэг олон зуршмал одоо зулбалттай тэгээд ийм шүүнэн дээр хонж ажилдаг ажилтай нойр гүйдэлтэй ийм байх юм бол бас энийгээ засж ээж дахиад дараагийн жирэмслэх оролдогоо хийгээрэй. Эсвэл жирэмсэн боломогцоо энэ асуудлаа бас зохицуулаарай гэж зөвлөх нь. Тэгэхээр судалгаанууд бол угаасаа нойр бол нөхөн үрчгүй өргүүдлийг үүсгэх ийм одоо independent гэж байгаа байхгүй юу? Одоо бусдаас үл хамаарсан ийм хүчин зүйл мөн гэдэг нь бол угаасаа батлагдсан байх нь. Аз олж гэхдээ бид нэр энийг засаж болно. Өөрөөр хэлэх юм бол огт засрахгүй тийм хэцүү асуудал биш. Нойрны асуудлыг бол хүн засаж болдог байх нь. За эхний ээлжинд бол мэдээж өөрөөсөө эхлэх ёстой. За хэрвээ өөрөөсөө эхлээд одоо арга хэмжээнүүд аваад болохгүй байх юм бол сэтгцэн эмчид хандах ёстой. Нойр гүйдлийн яагаад нойр гүйдэд байгаа, нойр гүйдлийн ямар эмгэг байгаа юм гэдгийг нь онцлоод тэгээд түн тохирсон эмийн эмчилгээ ч юм уу ингээ хийгдэд явах хэрэгтэй байна. За хамгийн яг уу нойрны эмч нарын нэг тийм ярилцлагыг гадаадын эмч нарын ярилцлагыг би үзчихсэн л да. Тэгээд тэр энэ дээр бол эмч нар яг маш олон зүйл ярьсан ч гэсэн эцсийн дүгнэлт нь бол хүн өөрөө л яаж унтаж амархаа зохицуулт юм байна. Хүн өөрөө л хичээх юм бол нойрны асуудлаа бас засах боломж нь илүү их байдаг юм байна гэсэн энийг бол ярьж исэн. Тэгээ бид нэр анзаараагүй мөртлөө бас өөрсдийнхөө нойронд ийм сөрөг нөлөөтэй маш үйлдэлүүд хийдэг. За одоо би ч гэсэн бас ингээд дутуу нойртой шал димий өөрөөсөө болоод ямар ч хэрэггүй юм хийж байгаад ингээд дутуу нойртой хончих тийм тохиолдол байдаг. Тэгэл маргааш ингээл ядраал. Тэгэхээр тиймэрхүү байдлуудаа бас анзаарна. Одоо юу гэдэг гэрийнхнийгээ нэг унтуулчаал 50 утас үзээд ингээд сууж идэл 1-2 цаг болчдөг ч юм уу өнгөрчдөг тэгэл нөгөө унтах цагмаас маань 1-2 цаг ингээд хорогдоод байна гэсэн үг байна. За тийм учраас ер нь бол утасны хэрэглээ цэнхэр одоо дэлгэцийн хэрэглээгээ бол одоо юу гэдгийг унтах цагаас 3-4 цагийн өмнөөс ойлгох хэрэгтэй байх нь. За аль болох одоо орчны гэрэлтүүлгүүдэд багасгах хэрэгтэй байх нь. За мэдээж кофеинтэй зүйлс бол хэрэглэж болохгүй, кофе, цай тэрийг бол болгоомжтой хэрэглэх хэрэгтэй байх нь. За тэгээд архи согтууруулахундаа бол нойронд бол хизээч сайн нөлөө үзүүлдэггүй. Яг уу согтууруулахундаа энэ төр жоохон уугаад унтчихдаг хүмүүс байдаг л та. Гэхдээ энэ нь бол тийм асуудлыг төрхөн зурл одоо юу гэдэг намдаж байгаа хэрэг болохоос биш. Энэ бол асуудлыг шийдэж байгаа юм биш. Харин жир эсрэгээр согтууруулахундаа бол нойр гүйдлийн асуудлыг болон гүнзгийрүүлдэг гэж үздэг байх нь. За тэгээд одоо
ном уншдаг ч юм уу, тэ намайхан хөгжим сонсдог ч юм уу. За тиймэрхүү байдлаар ингээд өөрийгөө бэлдэх хэрэгтэй байна. За шаардлагатай бол мелатонин бас нэмэлтээр ууж болно. Чаргүй юм штэ тэ зүгээр одоо янз бүрийн витамин зардаг дэлгүүрүүдэд бол байдаг. Бага тунтаагаар наваад тэгээд мэдээж бас шууд угаал унтна гэсэн утгатай биш байх нь шүү дээ. Тэр чинь зүгээр унтахаасаа өмнө 2-3 цагийн өмнө тэр уугаад ингээд бие бэлтэж явах хугацаанд чинь тэр уусан даавар чинь ингээд биеийн зохицуултанд оролцоод одоо бие махбодыг унтахад бэлтэж өгч байна гэсэн. За иймэрхүү бол арга замаар унтах хэрэгтэй. Тэгээд аль болохоор сэрүүвтэр тэгээ өрөө тасалгаагаа сэрүүвтэр орчинд байлгаж байгаа. Унтна хит халуун орчинд угаасаа хүн бол тийм гоё гүн ойртой унтаж бол чаддаггүй байх нэ. За тэгээд одоо хүнжил энтер нь хит халуудаад байх юм бол тэрийг нингэн хүнжил энтерээр солиод тий. За гэх мэтчлэнгээр ингээд өөртөө аль болохоор унтахад тогтоо орчныг өөрөө л бүрдүүлэх хэрэгтэй. За тэрний үр дүнд бол нойрны асуудалтай ихэнх хүмүүсийн нойр бол өөрсдөө засагддаа гэж ингэж тайлбарладаг. Ингээд бүр болохгүй байх юм бол хэдүүлээ заавал мэрэгжлийн эмчт хандах хэрэгтэй. Тэгээд нойрны одоо тэр асуудлууд чинь бас ийм эмгэгүүдэд хуваагдана тий. Одоо ямар нойрны асуудалтай байгаа юм бэ гэдгээс чинь хамаарат эмчилгээний ямар арга зам сонгох уу гэдэг нь хүртэл яригдана гэсэн үг. За тэгэхээр ийм чухал зүйл байдаг бахан. Тэгэхээр хэрвээ жирэмслэх гэж байгаа бол хэрвээ өршөжүүлэн суулгах эмчилгээнд орох гэж байгаа бол нойроосаа аваарай гэж зөвлөнө. Сайн унтаж амарч агаарай гэж зөвлөнө. За өнөөдрийн дугаар маань ийм товчхон дугаар байлаа. Тэгэхээр угаасаа ер нь бол нарийн боломжны яриа гэж бодоогүй. Ер нь бол чухал юм байна тий гэдгийг л та хэдтэй хэлж өгье гэж бодсон юм аа. За ингээд дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяр таа.